За бүгдд нь өглөө өдрөөр мэндийг хүргэе. Бүгдээрээ сайхан нааццаасан уу. За Сүхбаатар аймгийн төв болох Баруун Урт сумаас мэдчилж байна. За энд төрж өссөн байгаа. За миний сууж байгаа газар бол 48-ын саад гэж одоо хүүхдээ ахт бид нэрлэдэг байсан энэ саадын донд бол сууж байна. Энэ бол тэр чигтээ одоо шивгүүн мод байсан бол сэрэгжүүлээд за талыг ингээд тоглоомын талбай болгосон юм гэсэн үг байна. Өнөөдрийн бичлэгээрээ бол хурдмаар унаач хүүхдийн эрсдлийн судалгааг та бүхэнд танилцуулах гэж байгаа. За энийг би 6 сар танилцуулахаар бэлтгэсэн байж байгаад амжихгүй явж байгаад одоо ингээд наадмын дараа танилцуулж байна. За яагаад судалгаа танилцуулах болсон бэ гэх юм бол за Монгол улсын одоо өв уламжлал улсын хурдан морины уралдааны өв уламжлалаа бол бид нар хадгалж үлдэх ёстой. Дээрэс нь хүүхдийн одоо аюулгүй байдал, эрсдлийн судалгааг наривчлан хийж илүү цаашаа дэлгэрүүлэх хэрэгтэй гэдгийг энэ судалгаагаар мэдээлэх хүрэх юм зорилготой. За тэгэхээр судалгааны гарчиг дээр л одоо бичсэн байгаа. Монгол төмний одоо өв соёлын тод илэрхийлэл болсон хурдан морины уралдааныг цаашаад залгамжлаа хөгжүүлэхэд унаач хүүхдийн аюулгүй байдал. За хамгийн тулгымцсан асуудал болоод байгаа юм аа. За тийм учраас одоо өв соёлоо хадгалах, хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах иймэрхүү одоо судалгаа, шинжилгээ ажлуудыг бол бид нар гүйцэтгэж хийж явах хэрэгтэй. Олон хүний оролцоотойгоор улсын болон хувийн байгууллагууд одоо шинжээ судлаач нарын оролцоотойгоор иймэрхүү одоо судалгааны ажлууд бол илүү дэлгэрэх хэрэгтэй байгаа. Тийм учраас илүү дэлгэрэнгүй одоо судалгаа хийх боломжийн эхлэлийг бас тавьж байгаа гэж харж байна. Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газраас өгсөн тоо өгөгдөл төр суйрлаад мөн одоо энэ хуулийн шинжилэлүүд ер нь хэрхэн нөлөөсөн бэ гэдэг дээр суйрлаад энэ судалгааны ажлыг хийсэн. За агуулгыг харахад бол судалгааны зорилго за их сурвалж тоо өгөгдөл тэгээд одоо танилцуулах үнцэн ажлууд байна. Өнөөдрийн бичлэгээр бол судалгааны зорилгоо танилцуулна. За тэгээд тоо өгөгдлийг танилцуулна. За тэгээ харж байгаа дайлалыг ярих ба гэдэг шийдэв. За энэхүү ажилтай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл TEVCA data цэгмэн гэж бичиж ороод хурдан морь унаач хүүхдийн эрсдлийн судалгаа гэдэг зэсийг дарж танилцах боломжтой. За товчсон үеийн чагсаалд нэр томьёоны тайлбарыг оруулж өгсөн байгаа. Яг тэгвэл одоо товчсон үг ашигласан. Дээрэс нь одоо мэрэгжлийн үг хэллэг ашигласан учраас нэр томьёоны тайлбарыг оруулж өгсөн байгаа. За судалгааны зорилго бол хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын 2020-2025 оны бүртгэлийн мэдээлэл тулгуурлан хурдан морь унаач хүүхдийн ослын тоон давтамж хөгжлийн хэмжээ трендийг статистикийн аргаар үнэлж за хууль зохицуулалтын нөлөөг тодорхойлж олон улсын шишигтэй харьцуулан ослыг бурлах арга хэмжээний санал зөвлөмжийг одоо бэлтгэх ийм зорилготой байгаа. За зорилтуудын хувьд болохоор 5 асуултыг бол тавьсан байгаа. Хамгийн эхнийх нь болохоор хурдан морь унаач хүүхэд хурдан мориноос унах энэ эрсдэл ер нь буурч байгаа юу? Ямар трендтэй байгаа вэ гэдэгт хариулна. За хоёрт нь Монголын хурдан морь унаач хүүхдэд тохиолдох энэ эрсдэл олон улстай харьцуулбал ер нь ямар түвшинд байгаа юм бэ? Олон улсын мэрэгжлийн хурдан морь унаач хүмүүсийн эрсдлийн хажууд хүүхдийн одоо хурдан морь унах эрсдэл ямар түвшинд байгаа вэ гэдэгт бол хариулж байгаа. За хурдан мориноос унаж амнасаа алдах гэдэг энэ маш одоо тулгамцсан асуудал. Энийг бүр байхгүй болох боломжтой юм уу? Яг ямар хүчин зүйлсээс болоод тохиолддөг юм бэ гэсэн ийм асуулт байна. За дөрөвт нь болохоор хуулийн шинжилсэн зохицуултууд бол орж байдаг. За хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хуулийн зохицуулт бол мэдээж нэ шаардлагатай. Тэгвэл энэ одоо шинжилсэн зохицуултууд статистикийг бууруулж, эрсдлийг бууруулж чадж байгаа юу гэдгийг тайлбарласан байгаа. За тавт нь даатгалгүй хүүхдэд учрах талд эрсдлийн хэмжээ ер нь хэд байгаа вэ? Тэгэхээр даатгал ер нь ямар ашиг бүтэлтэй вэ гэдэг талаас нь бас тайлбарласан. Өөр бас сонирхолтой үүднээс одоо хүүсийн тэнцвэрийн байдал ч гэдэг юм уу те. Иймэрхүү одоо онцлог бол оруулсан байгаа. За судалгааны ач холбогдлын хувьд бол Монгол улсад хурдан морь унаач хүүхдийн ослын одоо эрсдлийг акторын аргаар буюу акторч нар бид нар бол одоо статистик, загварчлал модельүүдийг ашиглаж тооцоол хийдэг. Тэгэхээр энэ акторын аргаар тооцсон одоо ийм судалгаа өмнө хийгдэж байгаагүй. Тийм учраас энэхүү судалгаа нь бол бодлого боловсруулагчид, за даатгалын байгууллага, судлаачид, эрдэмтдэд бол цаашдын судалгааны суурь болгон ашиглахад одоо чухал ач холбогдолтой гэж харж байгаа. За их сурвалж тоон өгдөл. За бүгдээрээ тоон өгдөл хэсгийг ярилцъя. Тоон өгдөлд бол сүүлийн 6 жилийн тоо өгдлийг бол авсан байгаа. Энд бол 50,868 одоо унаач хүүхдийн дунд мориноос унсан 1675 тохиолдол бүртгэгдсэн байна. За нийт 26 хүүхэд амнасаа алдсан. Зөвхөн 346 хүүхэд сайн дурын давтгалын үйлчилгээг бол авсан байна. За уралдааны тоог энэ бор өнгөөр харуулсан байгаа. 2020
2021 онуудад бол одоо ковидын нөлөөллөөс болоод хөл хорионы одоо энэ зохицуулалттай байсан учраас цөөн уралдаа болсон. Дээрээс нь цөөн одоо уралдаанч хүүхэд бол оролцсон байх нэ. 2022 оноос эхлээд график бол өсөлттэй харагдаж байна тийм ээ. Зүүн талд бол уралдааны тоо багнаар харагдав. Баруун талд болохоор унаач хүүхдийн тоо харагдаж байна. Тэгэхээр энэ хоёр график маань бол нэгэн ижил тоон дээр суурилсан график биш. Хоёр баганд хоёр өөр одоо тоонуудыг зэрэгцүүлсэн гэсэн үг ээ. Хамгийн сүүлд 2025 онд уралдааны тоо 400-ээс 600 хүртэл өссөн ийм одоо үзүүлэлттэй буюу маш их одоо уралдаан зохион байгуулагдсан гэсэн үг. Энэ магадгүй одоо зохион байгуулалт бүртгэлийн одоо энэ үйл ажиллагаа илүү өргөжинд хэлж сайжирсан байж магадгүй. Унаач хүүхдийн одоо тоо бол бага зэрэг өсөөд 12 мянгад хүрсэн байна. За тэгэхээр тайлбарыг унших юм бол 2025 онд уралдааны тоо 58% өссөн хэдиж уралдаан тутамд оролцох хүүхдийн тоо 34%-аар буурсан нь за нэг уралдаанч хүүхэд олон уралдаанд оролцох боломжгүй болсон одоо ийм таамагтай байна. Хэрвээ энэ таамаг бол бодит үе бол давуу болон сул таамаг зэрэг ажиллана. За даваа тал нь юу вэ гэхээр урдан морь унах хүүхдийн тоо хязгаарлагдмал учраас олон наадам дамжиж оролцох эрсдэл буурна гэсэн үг. За нөгөө талаараа уралдааны зохион байгуулалтын хяналтыг хийх одоо хүний нөөцийн тогтоодол үүсэх эрсдэлтэй. Энэ дээр зохицуулагч байгууллагууд илүү ажиллах шаардлагатай болно гэсэн үг. За доор энэ харагдаж байгаа графикт болохоор мориноос унах тохиолдлын давтамж болон амь насаа алдах энэ давтамжийг бол харуулсан байна. Дээр нөгөө нэр томьёоны тайлбар дээр бол mortality болон frequency-г бол тайлбарлагдсан байгаа. Энэ болохоор нас баралт болон тохиолдлын давтамжийг хэлж байгаа. Мориноос унах давтамж гэсэн үг. За хувийн арт цэгтэй нь болох мянганы тэд гэдэг хуваар илэрхийлсэн. Энгийн одоо ардаа цэггүй хувь нь бол 100% илэрхийлэх юм хувь байгаа. За тэгээд мөн хоёр багнаар илэрхийлсэн байна. За mortality бол одоо лайнаар буюу юм шугам графикаар харуулсан байна тийм ээ. Энэ дээр 2021 онд хамгийн өндөр түвшинд бол гарч ирж байна. Тэгэхээр баруун багныг харахаар энэ дээр бол тайлбарлагдана. Баруун баган дээр 2.5-аас 3-ийн хооронд байна тийм үү. Тэгэхээр 1000 хүүхэд тутмын 3 нь мориноос унж амьсаа алдсан ийм одоо өндөр түвшинд очсон байна 2021 онд. 2022 оны хувьд болохоор мориноос унсан тохиолдол хамгийн их буюу 100 хүүхдийн 6 нь мориноос унсан гэх ийм одоо өндөр давтамж гарсан байна. За 2024 онд бол бүр ногоороод одоо хамгийн бага түвшиндээ хүрсэн маш сайн одоо зохион байгуулалттай болсон байж болцсохгүй ч юм уу те. За эдгээрийг бол дараагийн хуудсан дээр бол тайлбарсан байгаа. Яагаад буурсан, яагаад өссөн те. Хуулийн зохицуулалт нөлөөсөн юм уу? Одоо өөр юу байсан бэ гэдгийг бол тайлбарсан байгаа. За тэрийг бол өнөөдөр бүгдээрээ ярилцахгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг бол та бүхэн Тэмкод одоо цэг имэн рүү орох нь байна. За ингээд тайлбарсан байгаа. Доошоо одоо амь насаа алдах эрсдэл нэмэгдүүлдэг хүчин зүйлс юу юм бэ? За унаач хүүхдийн хүүсийн харьцаа яагаад одоо ийм байдаг вэ? За тэгээд дараагийн хуудсан дээр болохоор олон улсын одоо мэргэжлийн Жокой яслын статистиктэй Монголын одоо энэ хурдан морь унаач хүүхдийн энэ наслын статистикийг харьцуулж бас танилцуулсан байгаа. За тэгээд хуулийн зохицуулалт ослын статистикийг бууруулсан уу гэдэг асуултанд хариулсан ийм хуудас бас байгаа. За хамгаалтын хувцас бас MN-ээс 62, 64 гэдэг стандарт бол нэвтэрсэн. Үүний ач холбогдол гэдэг. За эдгээрийг тайлбарсан байгаа. Даатгалын үйлчлэгээ аваагүй далд эрсдлийн хэмжээ ер нь хэд байгаа юм бэ гэдгийг таамагласан байгаа. За тэгээ үр дүнгийн тойрон байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь дүгнэлт байгаа. За дүгнэлт хэсгийн өнөөдрийн бичлэгээр болохоор миний танилцуулахыг ярихыг хүсэж байгаа зүйл болохоор за иймд унаач хүүхдийн эрсдлийг бууруулахын тулд зөвхөн хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулахаас гадна сунгаа бэлтгэлийн үеийн хяналтыг эрчимжүүлэх, за хамгаалах хэрэгслийн хэрэглээг бүрэн мөрдүүлэх, даатгалын хамар хүрээг нэмэгдүүлэх, ослын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, эрсдэлд суурилсан бодлого боловсруулах нэг шаардлагатай байна. Тэгэхээр бид нар юу вэ гэхээр тоон өгдөл, статистик, дүн шинжилгээ гэдэг дээр суурилахгүй дандаа л ингээл ярьдаг. Тэгвмээр байна, ингэмээр байна гэж ярьдаг. Яг үнэндээ бодит тоо өгдөл дээр суурилсан төлөвлөгөөг боловсруулж байж бодитоор үнэхээр эрсдлийг бууруулах арга хэмжээнүүдийг авах боломжтой. Тэгэхээр цаашид бид нар яах хэрэгтэй вэ гэхээр ослын бүртгэлийн одоо нэгдсэн мэдээллийн санг бол яаралтай бүрдүүлэх шаардлагатай. Яагаад вэ гэхээр одоо байгаа тоо өгдөл хангалтгүй байна. Судалгаа хийх, шинжилгээ хийхдээ энэ тоо өгдлүүд үнэхээр хангалтгүй байна. Яг ямар тоо өгдөл хамгийн чухал вэ? Хамгийн их нь чухал вэ гэдгийг бол бас бичсэн байгаа. Энэ дээр за нас хүүс хэрэгтэй байна. Аль аймаг сумын ямар наадамд оролцсон,
бэртэж гэмтсэн бол яг хаана одоо олон улсын англиар ч юм уу эрүүл мэндийн англиар яг хаана бэртэж гэмтсэн юм? Хөнгөн бэртсэн юм уу? Хүнд бэртсэн юм уу тийм ээ? Хэрвээ хөнгөн бэртсэн бол хэдийн төгрөгийн зардал тэнд зарцуулсан юм. Хүнд бэртсэн бол хагалгааны зардал ч юм уу те эмчилгээний зардал хэдэн төгрөгийг зарцуулсан юм. За эмнэлэгт хэвтсэн бол хэдэн хоног хэвтсэн юм. Тэгээд хэдэн төгрөгийн зардал гарсан юм. Гэх мэт ингээд бид нар хүүхдэд хамгаалах ч авал тэр хүүхдэд тохиолдож байгаа ослыг бүртгээд осолт нь хэдэн төгрөгийн зардал тэр гэр бүлээс даатгалаас гарсан байдгийг мэдэх хэрэгтэй. За уралдааны үеэр мориноос унсан хүүхдэд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж чадсан юм уу чадаагүй юм. Тухайн уралдаа наадмын үеэр тийм ээ хяналт зохион байгуулалт дээр хаанаас хэдэн хүн оролцсон. Энэ болгоомж нь одоо энэ нарийн одоо тэмдэглэл хөтлөл бүртгэлтэй байх хэрэгтэй. Тэгж чадваас бодитоор эрсдлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулах боломжтой, судалгаа хийх боломжтой. За статистикийн олон төрлийн аргачлалуудыг ашиглах боломжтой. Тэгэхээр цаашид тоо хөгтлөө маш сайн цуглуулъя. Тоо хөгтлөө нээлттэй байлгая. Тэгээд олон төрлийн судалгаа хийя гэсэн ийм уриатайгаар бол өнөөдрийн бичлэгийг та бүхэнд хүргэлээ. Лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Удахгүй Сүхбаатар аймагт зүүн бүсийн хурд 2026 наадам бол болох гэж байна. За энэ наадмыг танилцуулсан бичлэг хий гэж бодож байна. За наадмыг үзэхээр ирэх гэж байгаа олон хүмүүс байгаах тийм ээ. Тэгэхээр Сүхбаатар аймгийн Баруурт суманд ирвэл ер нь тухайн аймгийн юу үсчээд явбал зүгээрээ гэсэн бичлэгийг бас хүргэж болно. Та бүхэн комент хэсэгт бичээрэй. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.